За ингээд хичээлийнхаа практик дадлага дээр одоо шуудын талаар бодитоор нь харъя гэж хүсэлтүүд ирсэн байна. За цаалыг орш дахиад маань одоо ерөөдөө харагдах байдал нь бол энэ юм байгаа. Тэгээд гол одоо энэ онцлог шинж нь бол чээж гүдгэр босоо хэлбэртэй сүүлийн үзүүр одоо хагас босоо хэлбэртэй байдгаараа онцлог. За энэ шууны одоо ерөнхий байдал бол одоо хөлийн бүтцээ одоо биеийн үндсэн хэлбэрээр бол зэгзгэр одоо өндөр сүүл бол 45 градус байдгаараа онцлог юм аа. Хичээлээр мөнгөлөг лигорын талаар дэлгэрэнгүй үзэх шаардлагатай байсан. За мөн лигортой яг ижилхэн шинж чанарыг агуулсан яг мөнгөн буюу Silver Ligor гэдэг шоу маань одоо 1800 оны сүүлийн үед одоо албан ёсоор Италид бүртгэгдсэн байдаг. За манай Монгол оронд бол сүүлийн үед одоо 2-3 жилийн өмнө мөнгөлөг лигор гэдэг шоу орж ирсэн гэж үздэг. За гэхдээ манай оронд бол Оросын холбооны шугамар одоо орж ирсэн шоу юм аа. Энд гэхдээ Оросын холбооны улсад мөн Английн одоо Silver Ligorтай ижил төрлийн шууг одоо 1950-ад оны үед Оросын холбооны эрдэмтэн маань Украин улсад анхын шоу гаргасан байдгийн байна. За энэ шоу нь бол одоо яг одоо Италиас гаралтай одоо мөнгөлөг лигортой бол ижил одоо үр шимэг өгөхөөс гадна ганц давуу тал нь бол одоо энэ шууныхаа махыг бас ашиглаж болдог ийм шоу бүтээснээр онцлог байдаг юм байна. Ер нь та бүхэн ч гэсэн одоо шуунууд дээр харж байгаад одоо Сузикээс бол одоо Адлерыг үүсгэсэн гэдэгтэй адилхан мөн Астролопос одоо Украин харыг үүсгэсэн ч гэдэг юм уу мөн ижил төрлийн сортын шуунуудыг бол Оросын холбооны эрдэмтнүүд бол тогтмол гаргадаг байсан юм байна. Гэхдээ за одоо нэг төрлөөрөө жоохон онцлог байдаг. Жишээ нь одоо яг Италийн мөнгөлөг лигороос одоо азхны хувьд үн зүсээрээ өөр харин үржил чимийн хувьд арай илүү өндөг гаргах мөн одоо хүүтэнд дэвсгэрлэх болон тодорхой хэмжээгээр махыг ашиглах боломжтой байдгаараа энэ шоу маань арай илүү үзүүлэлттэй шоу байдаг юм байна. Тэгэхээр үүнээс хойш одоо бүгдөө энэ шоуга Барковский Барви гэж одоо нэрлж явах нь шүү.